Одоогоос 800 гаруй жилийн өмнө их говийн өмнөд умард хэсэгт олон овг аймагуд оршин тогтнож байснаас хамгийн том Хэрэд, Мэргэд, Татар, Найман, Монгол аймагуд улс гэрээн байгуулж туурах тусгаар оршиж байжээ. Хэл залгаа зөрчдийн алтан улс олон Монгол овг аймагуудын тархаа бутархаа байдлыг хэвээр байлгаж, уулгалан довтлож хүчийг мохоох хорон муу санааг агуулж байлаа. Эгэл жирийн Монгол угсаатан төдийгүй эзэн хаадууд уй үеийн туршид энэ шудраг ус байдлын золиос болж байсан нь тал нутгийн гадаад дотоодод хэдэн үеийн турш дүрлзэн бадарсан дайн байлдааны шалтгаан болон хувирсан юм. Тэмүүж үгүй. Танаа татарууд ичгнүүрээ барсан адгийн амтд байжээ. Татаруу та нар манай монголчуудтай үр дэвийг эрхэмлэн явах хадлаа. Яхаар намайг зөрчдийн нотод тудалдаг үлээ. Ам бага. Бэх алтан улсын эзэн хааны тушаал зарилгын дагуу төр дэслэгч оруулсан хулгай чамайг засгийн хуулиар цааслуулахаар нааш авчираад байгаа байлаа. Мухаар зэрлэг адгуус. Чи өвлийн өмнө өвдөг жиширж байгаа хэрэггүй. Хэрвээ та нарын хутганы хурц зэвсгийн эрэнд амгаа хаан би орд дуу тавьбаас омогт монголын үр сад биш болог. Ам бага. Чи тийм хурдан өгмөр байгаа хэрэггүй. Тэгэх тусам чин чамайг удаан тарчлах болно. Алив. Наатра модон илжиг тадагт уу? Зөрчид нохтуудаа, татарчуудаа. Үр ач нар минь үрдийн цусан өшөөг санаж явах болно гайгүй. Ариун өмнө усаар умдаалан өссөн монгол хүн атаатныхаа өмнө бууж өгч байсан түүх байдаггүй. Эд гаваа гайхуулсан баатар ир хизээ нэгэн цагт төрөн гараад итгэл эвдсэн өөдгүй яргч та бүхнийг хүс тэмтрэх цаг ирнэ. 5 хурууга тамтартал, 10 хурууга бадартал тэмцэж миний өшөөг авахулна. Манай эртний 1146 онд Монгол аймгийн хаан Амбага өөрийн хэдэн шадар дагуулуудтайгаан Татар аймгаас ураг гуухаар очтол татарын удирдагч Тэмүүжин үгээ итгэлийг эвдэн тэрнийг баривчилж алтан улсад хөргөн өгсөн ажээ. Харгас хэрцгийгээрэн зард гарсан алтан улсын Шизүн хаан тэрнийг амьдаар нь модон илжигт хадаж тамлан алсан байна. Эд хаваа гайхуулсан баатар ир хизээ нэгэн цагт төрөн гараад итгэл эвдсэн өөдгүй яргч та бүхний хүс тэмтрэх цаг ирнэ гайгүй. 5 хурууга тамтартал, 10 хурууга барагдтал тэмцэж миний өшөөг авах болно. Чингис хаан. Нэгдүгээр анги. Арван 5 жилийн дараа Ойлун Чилээдүү Шилгэр
Би дахиад овгийн авлагч Эсхүү Баатрын нөхөд байна. Эртээ сайн нэмсийн заяаг шийдэх тавилантай тал нутгийн дэг жаягаар та бүхэнтэй ярилцахаар ирнэ гэдгийг дуулах гэж манай эзэн намайг явуулсан юм. Тийм болохоор шинэ вэрийг орхиод амин бод. Аха яа тэгвүлээ? Бид 12 удаа гэтэл эд нараа тавуул авахад айгаад өгөх юу байсан? Байцаараа энэ бол хүний газар. Тэгээд ч цаана 50 байдгаа 500 байхыг хэн мэдэх вүлээ? Бид нар баларч. Баларч. Өвлөмин. Өвлөмин. Чи бид хоёрын жаргалтай сайхан амьдрал 10 өдрийн настай байх юмыг чин санах байлээ. Чи минь одоо бусдын эрхэнд орох нь вэ? Жилээд үү? Чи чинь зэр зэвсэг агсан эр хүн биш гэж үү? Халуунцус чи хатар ширэгчгээгүй үсттэй. Жилээд дарих мориндоо мордогтун. Эрлэхэг мэрэгтэн эрцэлмэн амтыг тэдэнд үзүүлээ. Үгүй та бүхэн надад суулж амнасаа талаар үрж яахан болох вүлээ? Өвлөмин. Чи бид хоёр ийм л богинохан заяа дуулсан шээ. Хөх тэнгэр яахаараа чилээд намайг ийм их гай гамшигтай учруулдаг вүлээ? Жилээд үү? Чи болов сайн нөхөр байсан. Гэхдээ талын Баатар байх тавилангүй хүн байж. Миний энэ дотор хувцснаас үнэрийг минь марталхууд урсаж яваарэ. Өвлөмин. Амьд минь дүлдвээс ихнэрийг олоход бэрхэхгүй үлээ. Мухлаг тутамд охид вэ? Тэрэг тутамд хатад вэ? Өвлөмин. Жилгэрээ. Надад морь сэлэм нэжгээдийг өгөөтгөч. Чи намайг гутааж байгаа хэрэггүй. Тэгвэл би ч гэсэн айх юу вэ? Исүгэгийн цусыг ханаад өгцгөөе. Баларсан. Би амны гар зуулныг чилээгүй лв. Чилгэрээ хурдан зүхтаарай. Хөөхөө болцгоо. Буцаж очиод мэрэгдүүдийн хилэнгийн дөлийг бадрааж эсхүүтэй муудалцуулах болно. Харж байна уу? Бариад аваарай.
Энэ юм учиртай улс чамайг тэгтэл шавдуулан хөөдөг билээ. Тэд нар бас ямар хүний амийг хөнөөсөн бэ? Миний нөхөр байсан юм аа. Чиний нөхөр гинэ? Тийм ээ, миний нөхөр. Би дураглаад удаагүй байтал тэдний гарт амиа алдчихлаа. Хэн тэрний амийг хөнөөсөн? Исүхэ. Яалаа гинэ? Есүхэ танаа нөхрийг алсан гинэ? Тийм ээ. Би тэрнийг талын баатар эргэж боддог байсан чинь цөөвөр чонноос хэрцгээ догшин амтан байжээ. Бид нар Монголын Хяад аймгийнхан байна. Энэ хүн чинь жинхэнэ манай овгийн ахлагч Исүхэ дүрээрэн байж байна да. Та Исүхэ гэж юу? Исүхэ. Тэд нар ямар санаатай чиний нэрийг барьж бусдын эхнэрийг булааж байдаг вүлээ? Аха. Энэ л манайхныг бусад овгийнхондоо муудалцуулах гэсэн өшөөтөн дайсны хийж байгаа явуулга байж таарна. Тэднийг далд санаарахыг бид мэдэж авлаа. Гэхдээ сая тэднээс ганцыг нь амд үлдээдгүй байсан юм. Одоо хараас нэхэж очиод зүйл дуусгая. Тэд нар аймхаа туулаа шиг бараа турууг алга болоод өгөө үстэй. Чи айл овгийн хүн блэ? Алдар нэр хэн гэдэг вэ? Танаа нөхрийг хэн гэдэг байсан бэ? Би болоо сонгор довгийн өөлөн химэгч үлгэ. Харин миний нөхөр Мэргэд аймгийн ахлагчийн дүү чилээд үгэгч байсан юм. Ам насын минь аварсанд их баярлаа. Исүхэ. Энэ үнэхээр гоо үсгүй байна шүү дээ. Чи өөрөө хонгороо довгийн гоо үсгүүчүүдээс эхнэрээ болгож авнаа гэдгсэн биш билүү? Дээд тэнгэр чиний хүслийг болгож тэрнийг нааш нэлгээсэн хэрэг. Үгүй. Би чи Мэргэдийн эхнэр болсон хүн шүү. Аваал нөхөр чинь аль хэдийн ам тавьсан. Үгүй тэрнийг хаяа зугтсан. Зугтсан. Явъя. Намайг дагаад яв. Тэмүүжин үгүй. Бид нар ахиу хэдэн хүмүүс авчирсан бол өөлөн тэдний гарт алдахгүй байх байсан юм. Тэглээгээд муу нь юу байх вүлээ? Танаа санаагаар бол Бид нар угаасаа л Исүхэг хэрхэн хорлох вэ гэж санаарахдаг байсан биш билүү? Гэтэл тэр гай урцтыг хар толгойдоо дуудчихлаа шүү дээ. Одоо мэрэгдүүдтэй хэрхэн дайтахыг харж байцгаая. Явцгаая. Монголын Хяад овг. та нар чинь юундаа шаазгаа шиг шагшраа шинэ бэрийн санааг өмүүлээд байгаа юм бэ? Холхон байхгүй бол миний ташуурын амтыг үзнэ гэж мэдээрэй. Есүхэ баатар та ийм хацаргоо ихнэрийг аваад ирдэг мөн сүрхийг үнэ. Сажаа бихэ. Тэнд юу болоод байгаа юм бэ? Исүхэ баатар нэгэн мэргэд хүний ихнэрийг булааж ирсэн байхаа. Таригуудаа харин чи даруухан бэлтгэл хангахгүй мó? Бай зараа. Би юугаа бэлддэг вүлээ? Дайн л байхгүй да. Тэр Мэргэд аймгийн ахлагчийн дүүгийн ихнэрийг улаагаад ирсэн болохоор тэд нар өшөөгөн авах нь гарцаагүй. Есүхэ. Чи нэг муу имээс болж мэрэгдүүдэд зангидсан үсийг улам зузаадах нь гинэ. Чи Монгол аймагуудын хооронд цустай дэгдэмээр байна уу? Чи байтла мэрэгдийн сэлмэнд цөсөө хаг зүсүүлсэн юм биз дээ? Юунд энийг? Есүхэ. Хэрвээ мэрэгдүүд эдний шинэ бэрийг чи булаагаад авсан гэдгийг мэдэх юм бол тэрнээс үүдэх гай барцад монголчуудын толгой тусах болно. Манай монголчууд амар тайвныг эрхмэнтлэн суудаг атла амлсан гал утасны гашуун зовлон бага байдаг билүү. Тэгэд амтлах жаргалыг хүртэж амсах зовлонг бид туулах ёстой юм биз дээ? Одоох наад хүүхнээ төргөнд нь буцааж өгөх түү. Чи мөн булчхар залхиа хүн ээ? Юу гинэ? Булчхар залхиа амтэн гэж байна. Есүхэ.
Чиний хамаг санаа бодол наад шолом шиг хүүхнийгээ гоо үзэсгэлэнд эзэрлэгдэж гүйцсэн байна. Чи их юм уу юм санаарай. Энэ бол манай өөд улааш Амгай хааны аж ахуй гэж нэг бүтлмуутай амт юм байна. Тариг утаа гэдэг хүнтэй. Эрхэмсэг эзэгтэй минь. Дард намайг хуваагчин гэдэг. Өнөөдрөөс эхлэн таны боол зарц болж байна. Одоо би гизгэгч нь хадамд гарах гэж байгаа эхний хүний маягтай сүнчээ Тэгж үз. Манайх төр зуртаа танаа голголомтыг орлож байгаа юм. Онон мөрний ус шиг наймарсан хичнээн сайхан хар үстэй юм битээ. Исүхэ баатрын эмэг ихэнчээс хонгороо давгийн гоо бүсгүй байсан юм. Манай монголчууд танаа хонгороо давгийнхантай үе уйлран ураг барилдаж ирсэн түүхтэй. Тийм болохоор тэр юм уу Исүхэ баатар заавал хонгороо давгийн хацаргаа бүсгүйтэй дээр нэлэн гэдэг байсан юм. Гэтэл сүүлийн хэдэн жил манай монголчууд татарчуудаа дайтаад дорн зүг очих зам тасраад удаж байна. Тал нутгийн хүүгүүд 12 настай ураг тогтдог байсан бол Исүхэ баатар өдий 28 нас хүртэл өнчин галуу шиг амтан л явлаа шүү дээ. Тэр нэг багаас нь мэдэх дорд би хүртэл хөндлөнгөөс хараад санаа зовж л байдаг байсан. Гэтэл тэнгэр чамайг нааш нөөрэ авчраад өгдөг байд шүү. Таал нутагт булааж авсан ихнэр богтолж авснаас эрхэн гэдэг үг байдаг. Тэр тусмаа ийм сайхан хүүхнийг олж ирнэ гэдэг Исүхэ баатар үнэхээр азтай хүн юм аа. Исүхэ баатар ч Монголын хяад овгийн тэргүүн алтан ургийн удам залгасан яз хуртан. Хангар баатар эрд хацаргоо ихнэр заяадаг нь туйлын сайн хэрэг байна. Хатан та Исүхэ баатарыг алдах дайсныхаа өмнө Аратан баатар шиг байсан дүрхөөр нь бүү төсөөлөөрэй. Тэр амьдрал дээр их уужим сайхан хүн шүү. Тийм болохоор та тэрнтэй суудаг нь үнэхээр дээдийн заяа гэсэн үг. Та бүхэн бүгдээрээ Амгай хааны ач үрс, таачууд овгийн баатрууд. Одоо өөрийн мэдлийг хүмүүсээ аваад даруухан намайг дагалдан очиж тэр Исүхэ нэрт ёсгүй зулбсхийн бодийг хөдлөгтөн. Явцгаая. Тэгл. Таргуутай. Эмээ. Чи яах гэв? Тэр муу Исүхэ эмээ таны найдлагыг хөсөрдүүлсэн байна. Би бүгдийг нь мэдсэн. Эмээ. Дөөгүй. Ганц эрт сэлмэр бусдыг өхүүлж болдгийн биш ээ. Төвчээр цаг хугацаа гэж тэрнээс ч илүү зэвсэг байдгийг мартаж болохгүй. Одоо явж маргааш Исүхэгийн хоримонд оролцохдоо бэлдсэн чин дээр. Мэдлээ. Мэргэд аймаг. Тогтоови 3 мэргэдийн өвөг дээдс монголчуудад алагдсан Шилээдүү болон мэргэдийн баатар ирсийн тэнгэр тайлсан гэгэн сүнсний нэрийг барин андгаалж байна. Эннээс хойш мэргэдүүд бид татарчуудад холбоотон болж монголчуудын эм согтыг булаан эхнэр шивгчтэй болгоцгоё. Арьс өвтэй монгол ирчүүдийг их баг гэж ялгахгүй хүүс тэмтэрхэнд хангаргалж байна. Анхлагч. Мэргэдүүд бидэндээ хамтран монголчуудыг бот цогхийг хэмээн зөвшөөрлөө. Чи одоогоо яваад хамаг бүх татарчуудыг цуглуулах. Энэ удаа би Амгай хааны өр ач нарыг ганцыг ч үлдээлгүй газрын хөрснөөс арчиж хаях болно. Хурдан яв, хурдл. Мэдлээ.
Альвэ тамина алуулдаг зэвсгээ агсаараа манай эзэн тогтоо монголчуудыг дайлаар мордохоор шийдсэн. Эсвэхэ. Бас л чиний гайгаар олон Монголын цус олонгүй далаа шиг урслаа. Чи битгий гуаглаад бай. 15 жилийн өмнө чиний өвөг эцгийг алтан улсад барьж өгч хороолгосон хүн тэмүүлжин үгүй биш гэж юу? Харин би энэ цуцсан өшөөг яадаг ч байсан авах болно. Манай эртний 1162 оны 100. Манай өвөглээд Самгаа хаан 15 жилийн өмнө итгэл журмыг өвлөн цөөн хідэн дагуулуудын хамтаар татаруудаас ураг гуйхаар очтол араат нь чонноос арчаагуудаар сэлгэлтэй тэдний ахлагч Тэмүжин үгээ тэрнийг барьж аваад Алтан улсын хаанд аваачиж өгсөн шүүд. Алтан улсын Ши Цүн хаан манай Амгаа хааныг анидаар нь модон ижигт хадан алсан гэдэг. Амгаа хаан! Амгаа хаан! Тэрхүү цуцсан өшөөг татарчуудаас авах хэрэгтэй. Өшөөг авъя! Өшөөг авъя! Өшөөг авъя!
1162 оны 100 Монголын Хяловг татарчуудтай дайтахаар хөдөллөө. Хат минь юу болов? Өвдөж гин үү? Хариуг төрөх болчихсон юмсан. Исүхэ Баатар заавал үдэд байхгүй гэж таарах гэж дээ. Танаа хонгороо довгийнхан угаас амар сэлэн амьдарч сурсан улс болохоор дайн дажны хөл дасаагүй гэж таарна. Харин Монгол хүний эхнэр гэдэг чинь дээд тэнгэрийн тааллыг дагаж явахаас өөр арга байдгүй юм. Дайн дажин гэдэг уулнаас өнхрөн ирэх чулуутай адил байдаг тул хинч тэрнийг тогтоох арга байхгүй. Ганц хүсэх юм гэвэл манай эзэн дайснаа дараад дархан цолоо мандуулаасай л гэж хүсэж байна. Баатра. Исүхэ Баатра. Та хүүгээ хардаа. Баатра, та битгий хүүгээ айлгачаарай. Алтан уургийн хүн чинь яалаа гэж тийм аимхай байх вүлээ. Алив. Наад гартаа юуг тэгтлээ чан гатгах юм аа? Алив аавда харуул та. Хүүгийн хатханд юу вэ нү? Нүжирсэн цус хүн шүү дээ. Үгүй. Сүлдний тэглэхэн үс байж таарна.
Өөлөн. Чи мөн лутхан юм аа? Надад сүлдний тэтгэлэн ус атгсан баатар хүү төрүүлж өгсөн байх шүү дээ. Сүлд хиймэр гэдэг бол манай монголчуудын дайн байлдааны сахиу суугаан. Тийм болохоор миний хүү алстаа дэлхийд дахныг донслогсон баатар сан эр болох нь гарцаагүй. Хүүдээ ямар нэр хайрлахсан бол? Миний хүү Тэмүүжин үгийг олзлон ирэхэд мэндэлсэн болохоор Тэмүүжин гэдэг нэр тохирох учиртай. Тэмүүжин гэж нэрлэе. Тэмүүжин гэдэг сүрлэг нэр л тохирно. Доктор, наадах Тэмүүжин үгийг цавчиж алсугаа. Исхвэ. Чи намайг алж л бай яах вэ? Миний үр ач нар чамаас энэ цусан өшөөг авах өдөр ирэх байлгүй. Уугаа тат. Дахиад л үн өгчээ юу? Жарын бохоо. Бэтгий уйлаад бай. Чи харж байна уу? Энэ бол Моолсан монголчуудын бидэнд учруулсан гай гам шиг шүү дээ. Чи бол Тэмүүжин үгийн цорын ганц хүүн. Би чамааг өсгөж өндийлгэж байгаад удахгүй эргэж ирнэ. Тэр цагт бид биш монголчууд болон Есүхэ нус нулимсаа урсган өгөж өргөдөх болно. Энийг удахгүй харах цаг ирнэ. Ёсон жилийн дараа Аваа, тэнд байна. Гүй ахара 2 сум байдаг үлээ. Байцаараа. Наадах чинь миний олд шүү. Яалаа гинэ? Би харуулж алсан биш үү? Чи тэрний хандлага харин би цээжийг харуулсан байгаа үстэй. Тийм болохоор энэ гөрөөс минийх болох учиртай. Намайг харуулахаас өмнө чи тэрний бараагч хараагүй байсан шүү дээ. Хэрвээ би тэрнийг харваагүй байсан бол аль хэдийн алга болоод өгөх байсан байлгүй. За яах вэ? Тэгвэл хоёулаа тэнцэн байгаад авчихъя. Чи чаддгийн бол намайг бөхөр дийлж байгаад авал та. Хэрвээ би чамайг унахчих бол яах болж байна? Тэгвэл энэ гөрөөс бүтнээрээ чинийх болог. Харин чи надад унчих юм бол энэ гөрөөс минийх болно шүү. За яах вэ? Тэгээл дээ. Байцаараа. Яалаа гинэ? Чи байдлаа хэлсэн үгнээсээ буцаж байгаа юм уу? Би чам дийлдэл аваарай гэж хэлсэн л. Гэхдээ яавал дийлсэн тооцоо яриаггүй ах шүү. Газар унахаас өөр яаж дийлдэх хэрэггүй? 3 барилдад 2 ялсан дийлнэ. Басаад одоо хамгийн сүүлчийнх нь. За яах вэ? Би дийлэгдлээ.
Би саяхан хүнд өвчин тусаад эдгэрсэн болохоор тэнхээ тамир суулхан байна. Дараа танаа нотод дахин очиж даага нэхнэ гайгүй. Чи хэний хүүхэд вүлээ? Нэр чинь хэн? Би жадран овгийн жамх байна. Жадран овгийн хүүхэд юм биз дээ. Яасан бэ? Та бас манай жадран овгийн бутчин үр хойч гэж басамжилдаг хэргүй. Бид хайр цусны холцтой гэж дорд үзэж болохгүй ах шүү. Жадран овогч нь манай боржгончуудтай адилхан бүгдээрээ л монголчууд биш үү? Гэтэ та нар чинь алтан үрийнхэн гэгддэг штэ. Жамха. Чи надтай хамт болцохгүй мүү? Чи эсрэглэн халуун цуслаа сэргэлэн цаваа ухаантай хүн. Би хэдийгээр 5 дүүтэй олов чам шиг анттай болоход харамсах юм алга. Тэмүүжин жамх бид хоёр өнөөдөр анд болцож байна. Энээс хойш үхсэлтэй хамт байж өөрсдөө тангарахаар нийцэхгүй. Би чамд энэ зэс шагааг дурсгал болгоо өгье. Үүнээс хойш бидний үе ирэхэд зэсээр сутгасан мэт бат бөх байх болтугай. Би ч гэсэн чамд өөрийн гөрөөсний шагаан зүйлтэй дурсгал болгон өгье. Хэдийгээр чиний зэс шагаа шиг үн цэнтэй, зэс шиг хатуу чанга биш ч гэлээ би энэхүү ирэхэлдээ зэс эрднээс илүү чин үнэч байх болно. Ухаас. Та хоёр алстаа тал нутгийн хамгийн гарамгаа бааtruуд болох нь эргэлзэв. Наад гөрөөсөө эвдэлж янзлаад хоёулаа тэнцүү хуваагаад авчих. Үгүй би сая ялагдсан штэ. Бид хоёр ч анд болцсон биш үү? Тийм болохоор алив бүхнийг хамтдаа хүртэж явах учиртай. За яах вэ? Би тэгвэл ясархаа байлаа. Эзэнтэй. Үжин бас л төрчихлөө. Ямар хөө төрүүлв? Хөө төрсөн баха. Яста дархан бэр гэж энэ баг та. Би үжинг дархан бэр болно гэж алирт мэдээд байсан юм аа. Юу? Чи яаж мэддэг вүлээ? Гөө тэр хөр цасан дээр шээгээд босгод хагас тогоо хэрийн гүн цоорсон байсан юм аа. Өөл. Чи надад бас л нэг хүү төрүүлж өгөө юу? Энэ удаа охин байна. Охин бол тэр л үсттэй. 9 жилийн хугацаанд 4 хүү төрүүлж өглөө. Харин чи 2 хүү төрүүлсэн. Ингээд 6 хүүтэй боллоо шүү дээ. Тэмүүжин чи дүүгээрээ битгий оролдоо. Энд чи өөрөө 10 хүүтэй болно гэдэг биш үү? Та хоёр энээс хойш хүү төрүүлээд байгаарай. Юу хүн байх вүлээ? Тийм биз дээ. Түмэн битгий уйлаарай. Битгий уйлдаа. Тэмүүжин аавтайгаа хичнээн адилхан болж байгааг харж байна. Тэмүүжин нэрээ аавтай их адилхан шүү. За та нар минь гарч тоглоцгоо. Гарцгаая. Зайлуу гарцгаая. Тэмүүжин нааш. Ээжтэйгээ гурвуулаа нэг том хэрэг зөвлөх хэрэгтэй байна. Юу тэр вүлээ? Тэмүүжиндээ эхнэр авч өгөх цаг болжээ. Юу? Сүү тавина. Наадах ч харны ялхаараа байна штэ. Юу ярина вэ? Их хүний нүдэнд хүүн дандаа л нэлхаараа харагддаг биш үү? Дөнгөж 9 настай байхад чинь 9 нас гэдэг балчир юм бишээ. Хүү маань азрах шиг бахин мэр болж байна. Харвах намнахтаа хичнээн лут болсон гэж санам. Морь унчаараа салхиг татуулан давхина гэж жинхэнэ сайхан ир гэдэг чинь ийм ил байдаг юм шүү дээ. Гэхдээ өөрөх толгойлж яхан чадах үлээ. Би чаднаа. Гү чи заавал ингэтлээ яарах хэрэг юу байгаа? Одоо тал нутагт харьцангуй амгалан 50 байгаа болохоор хөлөн бөөрт очиж хонгороод овгийнхантай ураг барилдуулна. Тэгээд хэдэн жилийн дараа хурим найр хийж хоёулаа үр аач нараа тойруулна жаргах босуу. Исүх юм. Тал нутгийн заншил ёсоор Тэмүүжин сүү тавьчих юм бол хадмынхаа гэрт үлдэх ёстой болно штэ. Гэтэл тэр ийм жаахан амтэн чинь Зуулцган бүргэд нэгэн цагт үүрнээсээ өдлөн нисдэг жамтай. Хүүхэд эцэгийнхээс хол байсан цагт сая ухаан суудаг юм. Тэмүүжингээ алс газар явуулчих бол аль алинд маань ашиг тустай хэрэг болно. чи нэгэн шийдсэн бол би юу гэх втэ? Нэгдүгээр анги төгсөв. ТV5 телевизийн дуу хөтөлбөрийн студ 2000